За хэдүүлээ одоо хамтдаа үүлээ үүсгээд үүлээ хөдөлгөх хэсгийг хийцгээд хийн тулд хоосон cloud гэдэг game object үүсгээд эндээ sprite render-ыг холбогдож. За тэгээд зургаа болохоор textures folder-оос аваад оруулъя. За тэгээд version болохоор тгийн тэг дээр харъя. За тэгмэд манай зураг нэлээд том зураг байгаа байхгүй юу? За тэгэх юм бол хэдүүлээ scale-дчээ. За тэг зууны 5 болгоод scale-дчихэр болж байна те. За тэгээ ear-ийн position маань ийм доор биш. За 2.5. За энэ үйл маань үүсгэж болж байна те. За тэгвэл энийг хэдүүлээ prefabs руугаа cloud. За энийг болохоор 3 үйл хэдүүлээ 3 төрлийн үйл үүсгэх болохоор энийг cloud 1 гэд нэрлэж. За энийг ийшээ зөөгөд оруулчих юм. За тэгвэл хэдүүлээ 2 3-ыг дахиад өөрийг үүсгэх ёстой. За тэгхийн тулд энийг дахиад хуулаад тавьчих. За энийг устгаад за энийг cloud 2-оо яаж хийх вэ гэхээр зураг нь арай өөр ах ёстой шүү дээ. Тэгхийн тулд за энэ үүлийг зөөгөд хийчих. За энд болж байна. За тэгвэл энийгээ дахиад cloud 2-ыг зөөгөд тавьчих. За rename гээд за эхний үйл маань ингээ болчихсон. Тэгвэл дараагийн үйлээ хий. Энийг 2 хуулаад тавьчих юм. Энэ болохоор cloud 2. Энэ болохоор cloud 3. За энэ хоёрын зураг дээр болохоор энэ зургийг холбоод өгчих юм. За энэ хоёр үйл маань боломжтой байна те. Энийг арилгаад харангууд cloud 2 бол нэг иймэрхүү. За энийг болсон гэж үзье. За cloud 3-ын хувьд болохоор энэ зургийг зөөгөд хийчихье. За тэгээд иймэрхүү үйлэн тэ энэ жоохон жижигхэн байна уу юу? Гэж бодож байгаа болохоор энийг юу ач. Жоохон том болгочих. 1.1-ээр scale-тэй үзье. За нэг иймэрхүү. Гэтэ та хэд энэ үүлнүүдээ интернетээс өөр илүү гоё зураг хайж агаад оруулчихаарай. Би бол зүгээр ингээ хийчлээ. За. Тэгээ хэдүүлээ энийг чи нөгөө нэлээд олон үүсгэж авч ашиглах учраас энийгээ prefabs руугаа зөөгөд оруулчих нь. За тэгвэл одоо хэдүүлээ энэ үүлнүүдээ кодын хэсэгтээ үүсгэж хөдлөгдөг хэсгийг хийцгээе. Тэхийн тулд код руу оръё. Үйл үүсгэж хөдлөх код маань ерөнхийдөө бол pipe-ыг үүсгэж хөдлөхсөнтэй төстэй байгаа. За ингээд хувьсгчудаа зарлая. Үүлээ үүсгэх X position болон Y position мөн хөдөлгөөний хурдыг нь зарлая. Үүсгэсэн олон үүлнүүдэд хадгалах cloud list гэдэг лист зарлая. Үүлээ ямар нэг хугацааны давтамжтайгаар үүсгэх учраас cloud span timer гэдэг хоёр хувьсгчийг зарлаад максимум утгад нь 2 гэдэг утгыг өгчээ. 2 секунд тутамд нэг үйл үүснэ гэсэн. Awake функц дотор cloud list-ээ үүсгэе. Одоо үүлээ үүсгэх create cloud гэдэг функц үүсгэе. Энд хэдүүлээ prefabs доторх cloud-ыг авч үүсгэх учраас game assets script руугаа ороод prefabs доторх үүлнүүдийг листэнд авах хувьсгчийг зарлая. pb clouds list гэдэг хувьсгч зарлаа. Одоо хэдүүлээ эргээд level script руугаа ороод cloud-а үүсгэе. Cloud-а листэнд авчихсан тул листнээс аль cloud-ыг авахаа рандомор шийдье.
Одоо үүлнийхээ байршлыг зааж өгье. Cloud transform position new vector 3 x position болохоор cloud spawn x position дээр y нь cloud spawn y position. За z-ийг бол 1 гэж тохируулчихъя. За тэгээ үүсгэсэн үүлээ cloud listed нэмье. Сая хэдүүлээ зөвхөн нэг үйл үүсгэсэн бол одоо үйл үүсгэх функцээ дуудах буюу handle cloud spamming гэдэг функцийг үүсгэе. 2 секунд тутамд үйл үүсгэх функцийг дуудах ийм функц байгаа. Үйл үүсгэх процесс маань pipe үүсгэсэнтэй ерөнхийдөө адилхан учраас мөр болгоныг тайлбарлахыг оролцсонгүй та хэд өөртөө бие даагаад ойлгоод яваарай. Ойлгомжгүй зүйлс гарвал pipe үүсгэж байгаа бичлэгээ эргэн нэг хараарай. Одоо тоглоомоо ажиллуулж үзье. За тэхийн тулд энэ 3-ыг ашиглахгүй мэж устгахчихъя. За тэгээ game assets дээр prefabs-ийн clouds list үүсгэсэн. За тэгэхээр энэ листэндээ үүлнүүдээ зөөж хийн. За хэдүүлээ нэг 3 үйл хийх учраас энэ 3 гэж өчээд 1 2 3. За энэ үүлнүүдээ ингэж зөөгöd хичгэлээ. За одоо хэдүүлээ ажиллуулад үзье. За уг нь бол манай тоглоомын хувьд бол эхлээгүй байхад цаана үйл нь хөдөлж явах хэрэгтэй байсан. Хэдүүлээ апдейт дотроо playing үед ажиллуулахаар дуусчихсан учраас одоохондоо гарч ирэхгүй байна. За ажиллавал tab дарангууд гарч ирэх байх гэж бодож байна. За үйл маань гараад ирж байна. Рандомор үүсэж байгаа. Аль нь ч хизээж гарч ирж магадгүй. За эзэн үйл маань заримдаа наагур нь заримдаа цаагур нь ороод байна. Энэ алдааг хэвлэлээ засъя. Үйл үүсгэж хөдлөх нь ямар нэг нөхцөлгүй учраас if нөхцөлийнхаа гадна гаргаад тавьчихъя. Мөн үйл үүсгэж байгаа Z position-ыг 1 байсныг 2 болгоё. За ажиллуулад харъя. За үйл маань хойно үүсдгээрээ үүсэж байна. Гэхдээ бол хитрхи ойрхон байж магадгүй, хитрхи бас хурдан ч яваад байгаа юм шиг санагдаж байна. За яхаа тоглоом маань эхлэхээр тийм ч хурдан санахгүй ч гэсэн ямар ч хитрхи ойрхон санагдаж байгаа учраас жоохон зайг нь холдуулъя. Level script руу ороод Cloud Spawn Timer Max-ийн утгыг 2.5 болгоод үзье. За одоо хамтдаа ажиллуулад харцгаая. Үүлний маань зай ерөнхийдөө холдсон байна. За тэгээд энэ манай энэ waiting to start window-ийн background хитрхи бараа юм уу гэж бодлоо. Энийг за энийг 80 болгоё хэдүүлээ. За 90 болгочихъя.
За тоглоом маань ингэж харагдаж байна. Үүлүүд маань яг нэг эерэг тэнхлэгт харагдаад байгаа бол энэ үүлний хаан зургийг одоо энэ үйл яг энэ зургийн хангалаагч жоохон энд үүлээ байрлуулад ийм зурагтай байж болно. Эсвэл энэ үүлний эергийг хэдүүлээ чинь 2.5-аар гаргаж байгаа. Тэгвэл тэрийгээ жоохон рандомоор одоо 1-ээс 2.5-ын хооронд ч гэдэг юм уу. Тэгээд зохицуулаад энийг дээр доор үүсгэж болно. За би бол тэрийг та хэдэд үлдээе. За мөн энд нэг гэрийн даалгавар өгмөр байна. Тэр нь юу вэ гэхээр энэ шал маань бас яг энэ үүшгээ хамт үүсээд ингээ хөдөлж явах хэрэгтэй байгаа. За тэр бол хамгийн нэгдүгээр гэрийн даалгавар. За хоёрдугаар гэрийн даалгавар энэ үүлийг засах. За гурав дахь гэрийн даалгавар юу вэ гэхээр та эдийн тоглоомоо тоглоод үзэнгууд нэг алдаа байгаа. Тэр алдааг олоод засах. Ийм 3 даалгавар өгч байна. За ингээд энэ удаагийн хичээл маань үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр уулзцгаая.